2016 он гармагт дэлхийд даяар нефтийн үн унаж дагаад олон улсад шатхууны үн буурч байгаа юм а. Brent маркийн түүхийн нефтийн үн нэг баррел нь $35 болж буурсан нь урд өмнө байгаагүй үзэгдэл гэдгийг шинжээчид сануулж байгаа. Дэлхийд даяар шатхууны үн унаж байгаад харин Монголд энэ салбар нь зах зээлийн эдийн засгийн жамаар зохицуулагддаггүй. Учир нь цөөн хэдэн нефтийн бүтээгдэхүүн шатхуун импортлогч компаниуд монопол болж хоорондоо өгсөн хувилдаж манай гол импортлогч орон болох хойд хөршийн ханшаас огт хамааралгүйгээр үнэ тогтоож байдаг лээ. Төр зарсах шатхууны үнийг бууруулах гэж чаддгүй учир нь тэдгээр компаниудын эзэд парламентэд судалтай намуудад хүчтэй нөлөөж тогтоож авсантай холбоотой юм а. Өнөөдөр шатхууны үнийг хэд дахин бууруулах боломж байгаач буурахгүй байгаа шалтгааныг шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас тогтооно гэдгээ мэдээлээ. Харин энэ нь шатхуун импортлогч монопол компаниудад нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй юм а. Нефтийн үн дахиж буурах болцоотой эсхийг болон мөн одоо өрсөлдөөний тухай хууль заасанчлан холбогдох байгууллагууд энэ одоо нефтийн компаниуд хоорондоо картел хийсэн байна уу, өгсөн хувилцсан байна уу гэдэг болон бусад холбогдох хуулийн одоо зүйлүүдийг бид нар хэн шалгаж явж байна. Шатхуун импортлогч монопол компаниудын ард үргэлж их баригч эсвэл томоохон нам эвсэл бүлгийн сонирхол явж байдаг учраас төрөө шууд зохицуулт хийж бууруулж чадах хэсэг нь эргэлзээтэй. Учир нь ардчилсан намч тэр Монгол ардын намч тэр аль алинд нь шатхуун импортлогч намын гишүүн байгаа учраас тэр юм а. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга гаргасан магнаа нэг хэсэг эдгээр компаниудтай төрийн төмөр нүрээр хатуухан харилцаж байсан гэдгийг энэхүү төрийн агентлаг болон дээр дурдгсан шатхуун импортлогч компаниудын хооронд үүсгэсэн шүүх хурлууд баталж өгдөг. Гэвч улс төр нөлөө бүхий томоохон компаниудын эрх ашигт хөндөөлсөн багнаа энэ судалтаа удаагүй оронд нь арчилсанаа Монгол ардын намтай засагт дэвсэнтэйгээ холбогдуулан ардын намын талаас даргаыг нь томилсоор энэ асуудал чимээгүй болсон гэж хэлж болно. Эдгээр улс төрийн томоохон хүчнүүдийн игнэнд орсон нефт импортлогч компани эзэдтэй төр засаг өөрөө хатуухан ярьж эцэст нь үнийг бууруулах шийдлийг авчрахгүй бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юм уу эсвэл ард иргэд бухимдадаж тусыг ис олж чадах хэсэг нь эргэлзээтэй байгаа юм а. Харамсалтай намд амьдсан бүлэглэл гэх улс төр бизнес эхний сүжил оршиж байгаа цагт асуудал зах зээлийн жамаар шийдэгдэх нь юу л бол өдрийн тойлд уян мэдээллээ.